За гişүүдтэй өдөөс хойш мэндийг хүргэе. Ээлжид улсын хурлын асуулгын цаг эхэлж байна. Энэ удаагийн улсын хурлын асуулгын цагдаар Арс намын бүлгээс сэдв өгөхдөө унсан эдийн засаг уруутсан итгэл гэдэг ийм сэдвийг өгсөн. Яагаад бас бид нар ингэж ярих болчихвоо? Шинэ засгийн газар бүрэлдээд өмнөх асуулгадаар мэтгэлцээнүүд дээр 100 хоног ажил хийх хугацаа болоогүй гэдэг зүйлсүүд яригддаг байсан. Одоо ажлын эхний үр дүнгууд, нэлээд үр дүнгуудын тухай ярих боломж туюу хагасжил өнгөрч байна. Энэ бол бага биш хугацаа. Тэгэхээр энийн дээр маш олон зүйлүүдийг бид нэр одоо манай гишүүд ч гэсэн бид нэр өнгөрсөн цаг хугацаанд дүгнэх боломжтой олон зүйлүүдийг ярьж болно. Шинэ ерөнхий сайд, шинэ засгийн газар бүрдэхдээ олон нийтэд бас баялагын хулгайтай тэмцэн, унж байгаа, уруудж байгаа эдийн засгийг, унах гэж байгаа эдийн засгийг өсгөн босгоно гэж олон зүйл итгэл найдвар төрүүлсэн. Гэтэл энэ бүхэн чинь одоо улам алсарч одож байна. Өнөөдөр бид нэр хэдүүлээ нийлээ тал талаас нэг дэд сайдын хэрүүл хийж байна. Энэ бол зөвхөн дэд сайдын асуудал биш ээ. Эдийн засаг чинь унаад байна. Иргэдийн чинь итгэл уруудаад байна. Энийний чинь мөсөн уулын оройн зөвхөн энэ жижигхэн зүйл байгаа шүү. Энийний цаана том зүйл байгаа гэдгийг яг гэдэг хүрээнд энэ асуудал өргөн баригдаж, тавигдаж, улс төрийн асуудал бас болоод явж байгаа гэдгийг ойлгож байгаа хаа гэж бодож байна. Тэгэхээр эхний асуудал яагаад энэ ард иргэдийн итгэл унаад байна вэ? Энэний нэг нь та одоо хууль хэрэгжүүлэх ёстой, хууль сахиулах ёстой субъектыг төлөөлж байгаа хүний хувьд өнгөрсөн хугацаанд кичнээн албан тушаалтныг авилга албан тушаалын хэрэгээр шийдвэрлэж шүүгч шилжүүлсэн бэ. Баялагын хулгайтай тэмцэх чиглэлээр энэ бол эхний үр дүн гарах ёстой хагас жилийн хугацаа буюу ерөнхий сайд. За унсан эдийн засаг уруутсан итгэл гэж үнэ. Үнэхээр хамтарсан засгийн газар ажилласан 25 оны 6 дугаар сар хүртэл эдийн засаг унж эдийн засгийн өсөлт 2.4% болж унсан байсан. Валютын ханш өсөд 4,000 руу хүрэх эрсдэлтэй болсон байсан. Төсвийн орлого дутагдаад долларын ханш 4,000 давах, инфляц 15% хүрэх тийм тооцоололтой байсан. Тэгвэл энэ унсан эдийн засаг сэрэгсээ. Мэдээж одоо инерцээр яваад одоо хүндрэлийг нь одоо бид нүр тулж байна. Өнгөрсөн жил хүнд жил байсан. Хөөс хагарч үнэтэй тулсан жил байсан. Эх жил ч гэсэн хүндрэлтэй жил байна. Дэлхийн эдийн засаг ийм байна. Нүүрсний он 2-3 дахин 2-3 жилийн өмнөхөөс бол 4 дахин шахуу унтсан байна. Тийм учраас үнэтэй тулсан жил бол энийг эр шийдэмгийн бодлогуудыг хэрэгжүүлсний үр дүнд, энэ авилгатай тэмцэний үр дүнд, хэдэн хэрэг хаашаа шилжснээс илүү нь бод үр дүнд эдийн засгийн өсөлт өнөөдрийн хүлээгдэж байгаа үүсгэлээр 6.5% болж өсөх дүнтэй байна. 6% давах нь байна. 5.9% 11 сар байсан одоо 6.4-5 төрнө. Долларын ханш 3600 давцсан байсан. Одоо 3550 төгрөг болж унсан буурсан. Доллар төгрөгийн ханш маань чангаллаа. Инфляц өнөөдөр 8.2% болж 15%-аар л өсөж исэн. Инфляц буурлаа. Энэ нөгөө тоо худлаа хэлдэг гэж баримтууд. Энэ авсан арга хэмжээнүүд ч үрдэнд эдийн засаг сайжирч байгаа статистикийн бодит тоонууд бүр дотоодын статистикийн тоо маань энэ байхаас гадна дэлхийн Монгол улсыг үнэлээд дэлхийн нэр хүндтэй Moody's агентлаг, Standard & Poor's агентлагууд Монгол улсын зээлжих зэрэглэлийг B2-оос одоо B1 доктортой англи руу шилжүүлээ. Standard & Poor's агентлаг 10 дугаар сарын 25-ны өдөр Standard & Poor's манай зээлжих зэрэглэлийг B+ болгож B